Зоглооны мэнд итгэлээ эзний үгээр өслөх өнөөдрийн ишлэл бол Иремая номны 29-р бүлгийн 11-р ишлэл. За эндээс би дуудаад өгье. Би гагцхүү би л та нар гэсэн төлөвлөгөөгөө мэднэ. Би тунхаглаж байна. Тэр нь та нарт гай гамшигын бус сайн сайхныг авчирч ирээдүй итгэл найдварыг өгөх төлөвлөгөө билээ гэж эзэн тунхагласан байна. За тэгээ бид нар чинь заримдаа ирээдүгөө ойлгохгүй би яах вэ ийх вэ гэсэн айдастай. Яг одоо ч гэсэн би эргэлзээтэй байна мөн таач эргэлзээтэй байж магадгүй ирээдүйхээ талаар. Гэхдээ яаж ядарсан байж магадгүй. Бурхан чамд ингэж хэлж байгаа би чиний төлөвлөгөө аль хэзээ гаргацсан байгаа гэж. Тэр төлөвлөгөө намайг болон чамайг нураах биш, эвдэх биш харин чам найдвар өгөх, ирээдүг гэрэл гэгээтэй болох тэр төлөвлөгөө юм шүү гэж хэлсэн энэ дэр. Тухайн үеийн Израильчууд Бабилоны цөлөгт байгаа ч гэсэн тэднэрт ирээдүйд ирэх итгэл найдварыг бурхан үүгээр өгсөн шиг өнөөдөр ч гэсэн танд хэлж байгаа бох. Энэ ишлэлээр дамжуулж бүх зүйл тодорхой биш өнөөдөр танд санагдчих магадгүй. Гэхдээ энэ ишлийг зүрхэндээ хадгалаарай. Чи ганцаараа биш, чиний ирээдүй бурхны гарт байгаа гэж итгэж найдаад энэ өглөөг сайхан эхлүүлээрэй.